Оройн төргийн хөмсгчтэй ам нэвэл зочны ярилцлага хэлж байгаа юмнуудын зочноор бид зам тээврийн хөгжлийн сайд Ганбаттай уулзч ярилцж байна. Тэгэхээр сайд удахгүй хаврын чуулган эхлэх гэж байгаа. Тэгэхээр энэ чуулганы үеэр одоо энэ төмөр замыг шинээр барих асуудлыг бас оруулна гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудал ер нь зөвхөн санхүүгийн хувьд ер нь их үүсрэн шийдэгдсэн үү? Тийм. Тэгэхээр энэ ер нь манай засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зарим чиглэлийн төмөр замыг барьж дуусгах ийм зорилт төвшүүлсэн байж байгаа. За энэ хүрээнд бид бүхэн бол төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг бол шийдсэн. Тийм учраас энэ бүтээн байгуулалтын ажил бол энэ хавраас эхэлнэ гэж ойлгож болно. За хаврын чуулганаар бол бид шинээр зүүн баян ханги чиглэлийн төмөр замын асуудлыг оруулж цэргийн асуудлыг шийднэ. За мөн нарийн сухад шивэ хөрөнгийн чиглэлийн төмөр замын цэргийн асуудал мөн давхар орно. Тэгэхээр энэ зүүн баян ханги чиглэлийн төмөр замын асуудлыг бас өнгөрсөн намрын чуулганы сүүлээр бас ярьжсэн боловч зарим гишүүдийн зүгээс одоо энэ цэргийн асуудал дээр эргэж харах шаардлага байгаа мөн чиглэлийг ч гэсэн бас эргэж харах шаардлага байгаа гэсэн ийм шүүмжил гараад ирсэн л та. Энэ дээр дахиж засвар орох уу эсвэл нь хуучин чигээр нь ярих юм болов уу? Тийм. Тэгэхээр төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод гол замын төмөр замтай огтлолцож байгаа буюу холбогдож байгаа төмөр зам бол өргөн царигтай байна гэдэг ингээ хуульчлаа заасан байх. Тэр үүднээс засгийн газар зүүн баян хангийн чиглэлийн төмөр замыг л өргөн царгаар бол оруулсан. Энд нэг хоёр л асуудал байгаа юм. Царгийн асуудал дээр бол. Тэгэхээр хэрвээ бид нарийн царгаараа энэ чиглэлийн замыг бариад тэгээ шууд хятадын одоо хэрэглэгчийн өртөө хүртэл, боомт хүртэл шууд түрээ явж болох юм бол, тээвэрлж болох юм бол нарийн царгаар барих нь зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол дунд нь шилжүүлэх ажилтны зардал гарахгүй гэсэн үг. Хэрвээ манай богоныг хятад өөрхийн нутгаар явуулахгүй зөвхөн хил хүртэл явуулна гэх юм бол бид нарийн царгаар барьж дунд нь шилжүүлэх ажилтныг ямар шаардлага байхгүй юу? Тэгэх юм бол нөгөө зардал хэмнэх биш хань өгшөө зардал өсөж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид нар засгийн газар бол яагаад дөрөвнөр оруулсан гэхэлэр зэрэг ерөөсөө өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг бариад л төмөр замын бодлогоо дагаад явчихсан. Дагаад л оруулсан тийм. Тэгээ манай гишүүд бол ихэнх нь бол ер нь нарийн царгаар барих зүйтэй гэсэн юм санал оруулж байна лээ. Их хурал бол бүр их юм байж байгаа. Нарийнаар барих юм бол тэгэл нарийнаар барих болно. Зүгээр өмнөх одоо сайд асан Баттуулгын үед бас энэ 200 гаруй километр төмөр замын даланг барьсан асуудал дээр бас хөрөн мөнгөний хит хүрсэн үү яасан бэ гэдэг асуудал бас яриад одоо хүртэл хуулийн хэлтийн байгууллагаар шийдэгдээгүй маргаантай байгаа асуудал та. Тэгэхээр ерөн зүгээр 1 км төмөр замыг ер нь барих тодорхой тариф гэж байдаг юм уу? Яагаад энэ асуудал ингээ ус төрчөөд байна уу? Эсвэл үнэхээр үн өртгөн юм ялгаатай байдаг юм? Энд дээр та юу гэж бодож байна? За энэ бол харьцангуй ойлголт үүнэ гэдэг бол. Тэгэхээр зөвхөн юм дардан тал дээр төмөр зам барих, завуул хат толготтой хангай газар барих, говь газар барих гэдэг үүнээ шалтгаалаад бол зардлын харилцаа ажилгүй байна. Гол нь тэр замын чинь зардлын чинь хэлбэлзүүлээд байгаа гол үн өртгөн дээшээ доошоо болоод байгаа тэр үнцэн шалтгаан нь миний саяны хэлдэг. Тэр замын суур бүтцтэй бол сашгүй холбоотой. Тэр нийт зардалд бол маш их тэр хэлбэлзэлд маш их голлох одоо нөлөө үзүүлэлт байхгүй юу? Тэрнээс гадна бас нэг өргөн нарийнаас нь бас хамаараад бас үнэн өөрчлөгдөх үү? За тэр бол үндсэндээ бол нэг онцгийн зөрөө байхгүй. Ерөөсөө 8 санжил зөрөө гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр бол далан бол өргөн цэргийн далан, нарийн цэргийн далан гэдэг бас их зардлын зөрөө бол үүсэх тэр бол харьцангуй бага ойлголт. Тухайлбал бол өнөөдөр бид нэрийн одоо шараа болсон гэж яриад байгаа 5 талгай агшин сухатын чиглэлийн төмөр замын далан бол нэг 208 км юм далан байраад ингээд зогссон байх. Тийм. Тэгэхээр энэ бол өнөөдөр бол яг зөв шар усны үеэр бороо ус цасанд бол идэгдээ санаар салхинд идэгдээд жоохон эвдэрсэн үйл эвдэрсэн. Тэгээ энэ бол өнөөдөр Монгол улсад анх удаа барьж байгаа нэгдүгээр зэргийн ийм зам. Энэ 208 км энэ одоо төмөр замын даланг одоо 260 сая доллараар барьсан асуудал нь бас үнэхээр өртөгтөө таарахгүй бас
мөнгө эдсэн ч гэдэг юм уу, угаасан ч гэдэг юм ийм зүйл ажиглагдаад байна гэсэн юм асуудлыг бас яриад байгаа л да. Энэ дээр та ер нь мэргэжлийн хүний хувьд ер нь юу гэж дүгнэж байна? Энэ төслийг бол анх бол Energy Resource компани энэ төслийг анх санаачлаад анх техник эдийн засгийн үндэслэлийн боловсруул захиалгаар одоо боловсруулж хийлгсэн байхгүй юу? Энэ хооронд бол Energy Resource бол маш их судалгаа хийсэн. Энэ үндсэн дээр зардлууд гарна мэдээж. За дээрэс нь энд төслийн баг ажиллуулна. Тэр төслийн багийг цалинжуулна. Тэгээ энэ төмөр замтай холбоотой гарсан бүх зардлууд чинь энэ төмөр зам дээр л зардалтанд сууж явна л да. За тэгээд Energy Resource компани төслийн 2% байж хат нь гүйцэтгэл нь газар далангийн ажлыг эхэлсэн шүү дээ. Тэгж яхад нь засгийн газар гэрийг нь цуцлаад энийг төр гүйцэтгэнэ гэдэг Монголын төмөр зам компани шилжүүлсэн байдаг. За ер нь анх бол энэ төмөр замын дээд доод бүтц буюу энэ төмөр замыг бол 400 сая доллараар барихаар Samsung компанитай гэрээсэн байдаг. Тэгээд эхний 200 сая долларын санхүүжилтийг хийгээд тэгээд үлдэгдэл 200 саяыг хийж чадаагүйгээс болоод санхүүжил зогссон юм шүү дээ. За хоёрдугаар энд нэг алдаа гаргасан байдаг. Тэгээ ямар алдаа гаргасан гэхлээр зэрэг өнөөдрийг хүртэл ганц мод гашуун сухайд бомбтыг хэлийн яг аль цэгээр энэ хоёр төмөр замыг хооронд нь уулзуулах уу гэдэг энэ цэгийг өнөөдөр хүртэл хоёр тал тохирч чадаагүй. За энд бол царгийн маргаанаас болоод энэ асуудал өнөөдрийг хүртэл ингэ сунжирсан л та. Тэгээ хамгийн гол нь тухайн үед л 700 дугаар багнаар хоёр хилийг хооронд нь холбох энэ хилэлцээ протокол хоёр гадаад юм хийгээгүй гэдэг. Баталгаажуулаагүй. Энийг бол засгийн газар одоо энэ процессын алдаа гаргасан гэж хэлэх гэдэг юм. Одоо процессын алдаа мөн л дээ. Монголын тал өргөн зэрэгээр барих юм байна. За нарийн цэргийн төмөр зам одоо Монгол руу орж ирсэн тийм бомбын төмөр зам гэж барих юм байна. Гэт нөгөө хятадын тал буюу одоо Шанхай компани 703 дугаар багны зүүн талаар төмөр замаа толгойд барьсан гэдэг байхгүй. Тэгээ нэг нь тэрийг барьсан байсан чинь 2014 оны 10 сард их хурлаас ерөөсөө гашуун сухай 5 толгойн чиглэлийн төмөр замыг нарийн царгээр барьыг шийдэнгүүт нь тэгээ бомбын төмөр зам буюу наанаас нэг нарийн төмөр зам орох шаардлага болчихж байгаа. Манай яг тэр манай нутгийн тэр 703 дугаар багны тэр хэсгээр гашуун сухайд энэ тэр бомбын хэсэг намд газар байхгүй юу? Одоо хонхор. Тийм учраас тэнд бол 70 овол гэх юм бол маш өндөр 70 болно. Тийм учраас бид гүүр барихаас аргагүй болчихж байгаа. Тэгэхээр гүүр барина гэдэг маань 70 барьснаас дунджаар 9-10 дахин өндөр зардал гардаг. Зүгээр 700 дугаар багны зүүн талаар нь буюу ингээд анх Energy Resource-ийн ярьжсэн тэр цэгээр хоёр төмөр замыг хооронд холбох юм бол зүгээр л ингээд 70 бариад тэг холбочих бүрэн боломжтой юм л да. Тэгэхээр одоо хил дамнсан ингээд гүүрэн төмөр зам бариад стакат барьж төмөр замаа холбослоор одоо хилийн хянал шалгалтыг одоо яаж хийх вэ? Маш хүндрэлүүд үүсэж байгаа юм л да. 10-аад жил ер нь энэ тавлага гашуун сухай чиглэлийн замыг асуудал яригдж эхэлсэн юм байна шүү дээ. Тэгээд одоо Батулга сайдын үед бол ямар ч гэсэн даланганд барьцсан юм байна. Тэгээ одоо ингээд энэ асуудал зогсчиход байгаа шалтгаан нь санхүүжилттэй холбоотой эсвэл нөгөө нэг өргөн нарийн гэдэг хэрүүлээсээ болоод байна уу? Яг юунаас болоод гацчихад байна? Таны үед ер нь одоо эргээд үргэлжлээд баригдчих боломж байгаа юу? Тийм одоо бид нэр болон бүтэн хийн чадна гэж л одоо бид нэр энэ албан тушаалд ирсэн улс бол зовлон тооч болохгүй шүү дээ. Одоо тэгээд мөнгө байхгүй гэдээ бас ингээд яриад байж болохгүй. Тулын хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй. Замаа урагшлуулад энэ төмөр замыг барьж дуусгах хэрэгтэй. Тэгвэл 200 сая доллар ч одоо ингээд салхинд хийсээд ястай нэг өөр ашиггүй ингээд салхинд хийсэн нэг оволсон шороо гिच юм болчихно шүү дээ. 5-7 одоо шорон замаар явж байгаа энэ тээвэрлэлтээс болоод бас их хэмжээний осол гарч ингэж өнгөрсөн 7 хоногт гэхэд бас 2-3 хүн бас одоо энэ ослоор насварлаа гэдэг асуудал яригч байна. Ерөн зүгээр энэ шорон замаас болоод бас байгаль экологи эвдэрч байна. Дээрээс нь одоо энэ тээврийн аюулгүй байдал ч гэсэн бас хангалтгүй байна гэдэг ийм гомдол гарсаар байна тийм үү? За яг өнөөдөр бол Energy Resource компани барьсан зам бий л дээ. За тэрүүгээр өнөөдөр бол нүүрс тээвэрлэлт явж байна. Шорон замыг бол миний тушаалаар бол хаасан байгаа. Шорон замаар бол тээвэрлэлт хийхгүй байгаа. Автоцсан барих боломж байна уу? Энэ чиглэлд. Энэ чиглэлд автоцсан барих саналууд маш их ирж байна.
Тэгэхээр энэ яг төмөр замын бүтээн байгуулалтын ажил хөрөнгө мөнгөний асуудал ингээ нэг нь шийдчихсэн. Хавраас ингээ бүтээн байгуулалт ажил эхлэх юм бол энэ төмөр зам бол 2 жил хагасын дотор бол дуусна. Ашиглалтанд орно. За энэ төмөр зам бол дээдл нь бол 30 сая тонн үрс тех хүчин чадалтай. 5 зэрлэгтэй юм л да. Зүгээр экспортыг нэмэгдүүлэхийн үүднээс магадгүй төмөр замтайгаа зэрэгцүүлээд автоцам барьчих юм бол бас экспортын хэмжээнд нөлөөлөх магадaltaй юу? Тийм яг зүгээр одоо өнөөдөр би сая яг нэг залгуулалт хэлэх гэж байна л да. Тэгэхээр энэ их даацын автоцам барих гэсэн юм саналууд ирж байна. За энийг бол засгийн газрын хуралдаанаар танилцуулаад энэ барихын зүйтэй гэж юм шийдвэр гаргасан. Тэгээ яг өнөөдөр бол богоноор 30 сая автомашинаар бол нэг их даацын зам барьчих юм бол дахиад 20 сая жилдээ 50 сая тонн үрс экспортлох юм боломж бий. Тэгээ энэ хавраас мөн автоцамын бүтээн байгуулалтууд давхар эхлэх гэж ойлгож байна. Тэгэхээр сүүлийн үед бас хөрш орнуудтайгаа харилцаа худалдаагаа өргөжүүлэх, иргэдийн харилцааг сайжруулахын тулд бас 3 улсыг холбосон эдийн засгийн коридорыг өргөжүүлэх гэдэг асуудал яригдж байна тийм үү? Энэ хүрээнд бас магадгүй 3 улсыг холбосон бас автоцамыг ойрын үед байгуулах боломжийн талаар яриад ах шигсэн. Хамгийн сүүлд тэгэхээр та энэ талаар бас хэлцээрт оролцоод ирсэн. Ер нь хэр зэрэг боломжтой гэсэн асуудал яригдсан байна. Тийм. Тэгэхээр өнгөрсөн оны 6 сард Дашкент тулсан 3 улсын ерөнхийлөгчийн уулзалтаар бол эдийн засгийн коридор байгуулах хэлцээ байгуулагдсан. Үүний энэ хүрээнд бол 32 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. За үүний 13 дэд бүтцтэй холбоотой, 8 нь бол төмөр замтай холбоотой. Ийм төсөл хөтөлбөрүүд байгаа юм л да. Тэгэхээр яг эхний ээлжинд бол EH3 буюу энэ алтан болог замын үеийн чиглэлийн энэ автоцамыг бол сайжруулах энэ төсөл хөтөлбөр бол хэрэгжинэ. За гэхдээ энэ бол энэ 40 км-ийн автоцамыг бол нэг одоо далайлтаар бол барих юм боломж байхгүй. Энийг бол эхний ээлжинд хөдөлгөөний эрчмээс нь болоод шалтгаалаад Улаанбаатар дархны чиглэлийн замыг бол 4 урсгалтай тэгээд бетонын хүчилттэй ийм зам барихаар бол зам тээврийн хөгжлийн яам зураг төслийн хийлгүүлээд техник эдийн засгийн одоо хийгээд санхүүжилтийн асуудал мөн яриад явж байна. Ер нь энэ жилээс эхлэх боломжтой. Энэ Улаанбаатар дархан шиглийн зам бол бас маш их осол аваар гардаг ийм зам л да. Тэгэхээр ер нь бас 2 машин зөрөгтэй гүтэй нэг чиглэлтэй ийм зам учраас магадгүй ийм одоо эрсдэлтэй байдал үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ жилээс эхлээд одоо энэ 4 урсгалтай болгочих боломж байгаа болов уу? Бага. Тэгэхээр энэ замын эрчмийн судалгаагаар бол хамгийн их эрчим өндөртэй зам бол Улаанбаатар налынхан зам байдаг. Тэгээ хоёрд нь бол Улаанбаатар дархан. Тэгэхээр Улаанбаатар дархны зам дээр хийсэн судалгаагаар жилдээ 200 гаруй хүний 200 гаруй одоо хүн асуусан байдаг байхгүй юу? Маш олон осол аваарууд гардаг. Тэгэхээр тэнд одоо 9 харцэг гэж бүр замын цагдаагийн албаар тэмдэглэгдсэн цэгүүд идэг. Байнга аваар гарч идэг. Тэр одоо замынхаа нөхцөл байдлаас л болж аваар гарч байна. Тийм ерөөсөө замын нөхцөл байдал. Маш огцом одоо эргэлтүүд байж байна. Бага арай өстэй. Хоёрдугаарт одоо гүвээ даваануудыг давангуудаа шууд цаашаа чигээр явдаг, эргэждэг, даваал эргэдэг. Тэгээ үзэгдэх орчин ч бас хязгаарлагдсан бол. Тэгээ энэ чинь туршлагагүй жолоочноор эсвэл нөгөө замын одоо халтар агуулга үүссэн үед хордоо тохируулаагүйгээс болоод ч гэдэг юм уу. Буруу талдаа хүрдэгтэй автомашины эзлийн хувь хэмжээ нэмэгдснээс болоод осол аваа нэмэгдэж байгааг үзүүлэлт болж байгаа юм л. Тийм учраас бид нар энэ дархны замыг тэр 9 хардцэг гэдээ байгаа тэр нэг хэвтэй болон босоо элемент гэж нэрлэдэг юм л та. Энийг засаж залруулад энэ замыг бүтээн байгуулалтын ажлыг мөн энэ хавараас эхэлнэ. Тэгэхээр бид нэрээ одоо тооцоогоор нэг 2 жилийн дотор дуусгана. Ийм л зорилттой байж ажиллаж байна. Гэхдээ энд бол нэгдүгээр үндэснийхээ төв хийдэг ашиглан хоёрдугаар үндэсний одоо компаниудыг энд оруулна. Нэгсэндээ концессор хийх боломжтой гэсэн. Ерөөсөө концессор барьдаг. Ер нь зүгээр одоо 1 км автозамыг бас л нөгөө нэг төмөр замтай адилхан бас байгалийн нөхцөл байдал газар зүйн онцлогоос шалтгаалаад бас барих тариф нь бас өөр байна гэж ойлгох. Миний ойлгосноор бол дунджаар 1 км замыг бол нэг тэрбум төгрөгөөр барьж байна. Ер нь яг ханшин ямар байна одоо? Судалгаагаар бол ийм байна. Нөгөө 2 урсгалтай. Одоо орон нутгийн 3 дугаар зэргийн зам бол 700 гаруй сая төгрөг ярьж. Одоо 8 зөвхөн миний саний хэлдэг нөгөө хичнээн гүр холоо байх уу? Хичнээн малын гарц байх уу тийм ээ? Олон юм шалтгаална. Одоо энэ дунджаар нэг 700 сая, 800 сая янз бүр байна л да. Училтаасаа идэр болно.
гадаа цэвдэгтэй газар үгүй гэдэг нөлөөлөх юм бол маш их бий. Тэгэхээр ерөөсөө 1.5 хоолт хэдэн төгрөг гэдэг шиг бас болохгүй юм л да. Тэгэхээр өмнөх засгийн газар үед бас хөгжлийн банкны одоо Чингис бондоор бас нэлээд их зам барьсан л да. Тэгэхээр энэ барьсан замуудын үн өртөх нь бас өнөөдөр бас дахиад хил ам дагуулж байна. Тэгэхээр тийм одоо хэтрүүлээд одоо зардлын хэтрүүлээд барьсан юм уу? Эсвэл одоо дундаас нь мөнгө идчихүү гэдэг хардлага байна л да. Энд та ер нь ардын намын гишүүн сайд гихгүйгээр зөвөр одоо мэргэжлийн үнийн хувьд ер нь өөрийнхөө дүгнэлтийг хэлэхгүй юу? Би яг энийг бол хууль хяналтын байгууллагууд өнөөдөр шалгаж байна. За. Хууль хяналтын байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Тэгээ эцэст бол яг шүүхэл буруутайг тогтоогоогүй тохиолдолд бол хин нэг нь бол буруутай ингэсэн тэгсэн ярих нь бол эн чинь зохимжгүй шүү дээ. Ямар нөхцөл байдал үүссэн, ямар зардлууд гарсан. Тэг чин зарлал гэдэг нь задаргаа нь бол бүх юм хянагдаад холбогдох хүмүүсийн шалгаад гар хөлөөсгөө зураад давхар нөгөөд гэж бас хяндаг шалгадаг байгууллагууд бий. Тэдээр хянаа шалгаад тэгээд хөгжлийн банкнд хөрвүүлээд хөгжлийн банк дээр бас давхар шалгаад тэгээд санхүүжилтийг олгож байгаа байхгүй юу. Одоо ер нь зүгээр миний сайн хэлдэг энэ 1 км одоо авцсан барих дундаж өртгөөс л өндөр өртөгтэй зам бол бий. Тийм бол байх. Ер нь бол энэ өнгөрсөн хугацаанд бол хөгжлийн банкны санхүүжилтээр 570 тэрбум төгрөгөөр энэ авцсан барьсан байдаг. 500. Одоо энэ 570 тэрбум төгрөг гэж авцсан барьчихлаа. Тэг авцсан марч одоо яаж бид нэр тэрийг эргэж төлөх үү гэдэг энэ маш их толгойн өвчин болчиход байна л дээ. Тэгэхээр өмнөх сайд нар бол мэргэжлийн бос хүмүүс байсан учраас бас алдаа гаргах нөхцөл болсон гэж та хэлэх гээд байна уу ер нь? Яг хөө энэ улс төрийн албан тушаал энэ сайд нараас гадна энэ аппарат баг энэ бол аюулгүй чухал. Тэгэхээр одоо энэ төрийг бол үнэхээр сулруулсан байна. Үнэхээр сулруулсан. Тэгэхээр энэ сайдыг дагаад бас улс төрийн баг бас ирээд байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл сайд өөрийнхөө намын өөрийнхөө одоо танилтал ах トゥ одоо юу гэдгийг бас нэг тодорхой хэмжээгээр өөртөө тусалсан хүмүүсийг одоо эргээд багтаа авах ийм нөхцөл байдлаас болоод ийм одоо мэргэжлийн бос баг бүрдээд байна гэж хараад байгаа юм. За яг бай зүгээр манай засгийн газар ингээ яг мэргэжлийн засгийн газар байгуулагдсан. Мэргэжлийн засгийн газар байгуулагдаад яг л мэргэжлийн хүмүүсийг л байршуулж байгаа л да. Өнөөдөр тэр мэргэжлийн бус энэ одоо өөр хүн байна гэж одоо тийм хүн бол байхгүй юм байна. Манай засгийн газар. Сайд болоод ирснийхаа дараагаар ер нь зүгээр энэ ямд хэр зэрэг халаас илгээ хийсэн бэ? Магадгүй бас арчс намын хүн ч гэсэн бас мэргэжлийн хүн юм да гэд үлдээсэн юм тохиолдол байгаа юу? Ерөөс би энэ төрийг чадамжтай байлгахын тулд бол мэргэжилдээ эзэн болсон чадвартай юм хүмүүсийг үлдээсэн. За. Тэгээс намаас бас одоо юу гэдгийг энэ бодлогыг бас дэмжиж ажиллахын зүйтэй гэдэг танилцуулсан. Төрийн албыг сүүлийн үед бас албан тушаалынх нь одоо ирэмбээс хамаараа тодорхой үн тариф тогтооцсон гэдэг асуудал ялангуяа танаа нам дээр бас их шүүмжлэл гараад байгаа л да. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг хотын захиргааны албан тушаалтнуудаас одоо доороо 60 төгрөг босгоно гэдэг ийм төлөвлөгөө ярьжсэн гэж яриад байгаа. Тэгвэл магадгүй бас сайд нар дээр ч ихсэн сайд бас тодорхой хэмжээгээр тарифтай болцсон. Дор хаяжны 3-аас 4 тэрбум төгрөг намдаа хандивсан бол сайд болох магадлал өндөр болж байгаа гэдэг хэрэгдэж байгаа. Тэгэхээр магадгүй таныг ч гэсэн энэ одоо байдлаар сайд болсон биш үү гэсэн хардлага байна. Одоо тэгвэл наадах чинь 3-4 тэрбум төгрөг би хаана хадгалж явах вэ? Автомат дээр хадгалж явах уу? Тэгээд за одоо сонгуул бол энийг хандивчих би сайд болно даа. Тийм бол байхгүй. Хаач байхгүй. Яг ийм хардлага бол хардах хэрэг бол байгаа шүү дээ. Хардаж болно. Тэгэхээр тэр нь хамгийн гол нь тийм бол нотлох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нотлоод хэрвээ үнэхээр тийм байх юм бол тэр хүн ухамсартайгаар уучлалтгүйгээд ард түмнээс уучлалтгүйгээд тэгээд ажлаа орхих хэрэгтэй байхгүй юу? Огцох хэрэгтэй байхгүй юу? Тийм бол байхгүй. Тэгээд ажлаа утахгүй, улс орноо утахгүй. Зөвхөн мөнгө одоо тэгвэл одоо мөнгөтэй холбоор халзан ханчгсан хамаагүй сайдуулах нь шүү дээ. Тийм ойлголт байхгүй. Тэгэхээр сүүлийн үед бас зарим хэвлэлээр бас таныг тойрсон шүүмжил гараад ирсэн. Одоо зарим нь албан тушаалуудыг бас үнэлээд байна гэсэн сураг байх юм. За наадах чинь яг ямар үедээ давхцаад ийм шүүмжил гараад ирвэ гэхлээр зэрэг би хариуцлага алдсан улсуудыг хариуцлага тооцох юм хатуу өргөх гэсэн. За. Ажлаа хийж чадахгүй. Хариуцлага алдах юм бол тооцоо. Хэрвээ тэр хүмүүстийг хариуцлага тооцож чадахгүй бол хариуцлага тооцож чадахгүй байгаа дарахтай. Хариуцлага тооцсон шүү гэж сая өнгөрсөн нэг өдрийн сайдын шуурхай дээр би маш хатуу өргөх гэсэн байхгүй. За. Тэгээд одоо миний эсрэг хийж байгаа юм бол би ингэж л ойлгож байна. Магадгүй та намаар нь ялгаад байгаа юм биш үү гэдэгтэй хүмүүсээ. Үгүй. Тэгээ энэ бол
ажил явуулахад бол нам ерөөс хамаагүй байхгүй. Тэгээд энэ төрийн албаа агч нар чинь намын гишүүн бос шүү дээ. Тэгэхээр энд бол намаар ялгсан юм огт байхгүй. Намын гишүүн биш ч гэсэн арчилсан намын үед ажилд орсон гэдэг шалтгаанаар бас олон хүн халагдаж байгаа гэсэн гомдол шүүмжлэл гараад байгаа юм л та. Тэгэхээр тийм юм бол байхгүй. Манай салбарын хувьд бол. Одоо өнөөдөр бол арчилсан намын үед ажилд орсон байна. Тэгээ өнөөдөр тэр хүнийг хална гэх юм бол энэ төр чинь уламж завхар шүү дээ. Таны хэлдгээр мөнгө өгөөд мөнгөөр албан тушаад ирсэн хүмүүс чинь тэр чинь ажиллаа бодох уу эсвэл нөгөө зардлаа нөхөхөө бодох уу гэдэг ийм асуудал үүснэ. Тэгэхээр зам тээврийн салбар бол маш томоохон бүтээн байгуулалтуудыг хийхин тулд бас томоохон тендерүүд зардаг л да, томоохон өртөгтэй, төсөвтэй ийм тендерүүдийг зарладаг. Тэгэхээр энэ тендерүүдийг дагаад бас сайд өөрөө ашиг сонирхлын зөрчилд өртөх магадлал ихсээд явчихдаг юм шиг харагддаг. Магадгүй таны найз нөхөд хамаатан садан чинь энэ тендерт манай компаниг оруулаад өгөөч, манай компаниг дэмжиж өгөөч гэсэн юм гуйл төсөлд ирж л байгаа байх та. За тиймээ саяны хэлдэг нэг том төсөл хөтөлбөрүүдийг дагаад хил амсалдаг, хардлага сэрлэг байнг тойрж яадаг гэдгийг чинь үнцэнтэй та хэлжлээ л үнэн л дээ. Иймэрхүү хардлагууд бол гадуур байдаг. Тэрнээс болоод энэ төсөл хөтөлбөрүүд чинь гацдаг. Тийм лам дагуулдаг юмуд бол байхыг л үгүйсэхгүй. Гуйлд ирж байгаа юу л гэж асууад байгаа. Яг өнөөдөр бол манай бүтээн байгуулалтын ажил нэгдүгээр эхлэегүй байж байна. Хоёрдугаарт тендерүүд бол зарлагдаагүй байж байна. Монгол 550 замын компани байдаг шүү дээ. Оо за. Бүртгэлтэй тийм тусгай зөвшөөрлийг манай яам олгоцсон. Энэ бол яхаагүй нэг талаараа энэ чинь гажууд үүссэн байх байхгүй юу? Тэгэхээр энэ 550 замын компани одоо тухайн одоо та тендер хараахан зарлаагүй гэж байна шүү дээ. За одоо ингээ хавраас бүтээн байгуулалт гэхлээр тендер зарлаад эхлэх бол 550 компани танаа яам руу одоо бичиг бариад гүнэлтэй. Тэгээ таныг одоо сандаг мэддэг гэл бас ах トゥ хамаатан садангаар чинь юм уу найз нөхдөр чинь яриулах байх та. Тэгэхээр та яах вэ? За яг үннийг хэлэхэд хань хамаатан садангуу чи иймэрхүү юмд оролцдог юм шүү дээ. Өөрөөр хэлбэл бол тэр хүний зовлонгоо ойлгодог байхгүй юу? Энэ хүний зовоогоод яах юм гэж. За. За тэгэхээр маш дотны найзууд бол бас хандахгүй. Хүн хайрлаж штэ тэр чинь. За. За тэгэл үлдэж байгаа усуд гоо штэ. Ярина. Намын тань нөхөд бол мэдээж ойлгомжтой гоох байх. Гэхдээ яг одоо эцээс ярьж бол болно тийм үү? За. Энэ анхаараа гэж энэ хэлхийний зүйл амьдралдаа байдаг л асуудал штэ. Тэрнээс биш энэ юм байдгүй гэж бодлоо хэлэх хэрэг байхгүй. Тэгэхээр тендер шалгуулалтанд бол сайд өөрөө шууд оролцоод нөлөөлөд гар үсэх зурх уу? Ямар тийм боломж байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Тэр чинь шалгуур үзүүлэлттэй. Доороо ажиллаж байгаа нэг газар хилцээний даргатаа үүрэг өгөөд тэрийг одоо шалгаруулад энэ замыг бариулаа гэж би одоо за хэлье. За хамаагүй би хэлье. За тэр хүн яаж шалгаруулах? За хамаагүй шалгаруулчлаа. Одоо ширэн нүүрлээд. Тий. Одоо сайдын үүргийг биелүүлэхгүй ажилтгүй болчихно гэдэг. Одоо надаас одоо юу гэдгийг миний үүргийг би өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гээд. За тэгэхээр нөгөө өмнө байгаа 9 компани яах вэ? За одоо энийг одоо өнгөр сайд нэг хэмжээ одоо арга байхгүй одоо бид нэр одоо сайдыг аргалж чадаагүй юм чинь. Энэ тендер авч чадсангүй бид ингэж зүгээр суух уу та боддоо. Хамгийн наад зах нь сангийн ямд гомдол гарахгүй. Боломж байна уу боддоо. Ямар ч боломж байхгүй шүү. За тэгвэл та яг хуу танил тал ах トゥ хамаарахгүйгээр одоо шударга ажиллана гэж магадгүй зүгээр намын тань зүгээс шахалт ирээд ямар ч гэсэн арчилсан намын компанид өгөхгүй шүү. Өөрийнхөө намын компанид өгөөрэй гэсэн юм одоо чиглэх үү? Яг бол. Гэхдээ хэрвээ тийм байсан бол одоо өнгөрсөн засгийн газрын үед одоо манай намын одоо таны дээр угшилтаа гэж хэлээ л дээ. Тийм компани зам барил гэж шүү дээ. Яагаад гэвэл үнэхээр шалгагдсан. За. Нөгөө намын үзлээр одоо намын үзэл бодлоор нэг ялгуурлаад шалгаруулахгүй хөл нөгөө сангийн яамд дээр очиад нөгөө тендер хяндаг бас шалгадаг гомдол барагдуулдаг газар байна шүү дээ. Тэд дээр очиад нэг ч унтчихсан шүү дээ. Ямар ч арга байхгүй. Тэгэхээр зам тээврийн салбарт бас нисхийн салбар мэдээж шууд хамаарна. Тэгэхээр өнгөрсөн засгийн газрын үед бас Боинг онгоц худалдаж авсан асуудал нөгөө бондын мөнгөөр худалдаж авсан асуудал бас яригдсан. Тэгэхээр одоо нисхийн салбарт ялангуяа энэ онгоцнууд бол бас элэгдэлд ороод бас дахиад шинжлэх шинэ онгоц авах худалдаж авах юм шаардлага гарч байгаа байхаа. За яг энэ онгоцыг бол одоо ашиглалтын хугацаа дууслаа гэж ярьдаг юм л да. Тухайлбал жишээ хэлэхэд машины шинэ мотор. Шинэ төлбөр ингээ агуулгад байжгаад тэгээд 2-3 жилийн дараа ч юм уу тэгээд нэг хуучин машин дээр тавиад ингээд ажиллуулад асааж болдог байхгүй. Онгоцны мотор гэж болдог. Хадгалж жагаад агуулгад байжгаад за хугацаанд дуусчлаа гэд шууд хагталдаг.
Нэг юм онцлогдсон. Нарийн юм байна тийм үү? Нарийн. Тэгэхээр шинээрээ байсан чамаагүй юу? Цоотыг хайцтайгаа уйжаад ахлагдаж ш. Тэр ашиглаагүй бол. За. Тэгэхээр тэр цаг хугацаагаар нэг үйлчлэг хийдэг байхгүй юу? Яг нь ер нь бол онгоцны паркийг шинжлэх, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх, ялангуяа манай үндэсний тээвэрлэгч гээд нэрлэгдсэн байгаа Мят компани эдийн засгийн мөрөшгийг дээшлүүлэх энэ талын олон асуудлууд бий л дээ бид нар. Энэ талаар анхаарч байгаа юмуд бол бий. Ямар үнэтэй вэ? Ер нь одоо дунджаар иргэний агаарын тээврийн нэг онгоц худалдаж авахд ер нь хэр хэмжээний өртөгтэй байх вэ? Яг тэр чинь нэг онгоцноосоо болно. Боинг тэр чинь марк болгоноос одоо олон эсний марк биш. Тийм. Airbus, Boeing гэх. Airbus, Boeing тэгээд Boeing, Airbus ямар марк их вэ? Тэрнээсээ болоод үүн бол харилцаа адилгүй. Тэгээд дээрэс нь бол зарим улсууд бол 10 жилийн дараа, 5 жилийн дараа аавна гэж захиалж шít. Тэгэх юм бол үнэ. Одоо шууд одоо очиод ингээд дэлгүүрээс юм авч байгаа юм шиг мөнгө төлөд авъя гэх юм бол тэр онгоц нь байхчгүй. Тэр байнга захиалганд орно гэж хэлдэг. Энэ бол бас нөгөө харьцангуй ойлголт. Одоо захиаллаад шинээр авъя гэж захиалсан онгоц бол одоогор Монгол улсад байхгүй гэсэн үг. Яг бид нар захиалга өгсөн байж байгаа тэрийг бид нар одоо бас санхүүгийн хүн дэрлээс болоод бид нар болж байна. За. Тийм үү. Тэгээ одоо энэ шинэ нисэх буудал ашиглалтанд орохоор ч одоо тэнд парк шинжил хийхгүй бол одоо энэ хүрэлцэх үү? Яг манай нөгөө нислэгийн тоо нэмэгдэхгүй тохиолдолд бол онгоцны хүрэлцээ одоо болж байгаа л та. Тэгээ бид нэр өөрсдийнхээ зарим онгоцыг наадмын түрээсээр 2 дахь 3 дахь орнуудад бас түрээсэлдэг шүү дээ. Манай тухайлган бол нэг онгоц Чехт ингээд нислэг хийж яагаад түрээсээр ашиглуулж яагаад ирсэн байх чийтэй. Чинь нисэх бодол ашиглалтанд орсноор бол энэ дотоодын болон олон улсын нислэгүүд бүгдийг тийш нь шилжүүлээд тэгээ явна. Ер нь бол бид нар өөр агаарын ашигтай ямар ч чиглэлийн нислэг байж болох уу? Коучер хийдэг ч юм уу. Иймэрхүү судалгаанууд хийж байгаа юм бол байгаа. Тэгээд тэгэх юм бол одоо бид нар бас онгоц нэмж түрээслэх иймэрхүү асуудалд гаргалах. Таас Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор 10-аад жил Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ажилласан байна. Тэгэхээр энэ үйлдвэрийн барц орлогч захиралч байсан бас сүүлүүд бас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдж байна л та. Энэ үйлдвэрийн 49%-ийг одоо Монголд оруулж ирсэн хувийн компани авсан асуудал дээр маргаан үүсэт энэ дээр та бас мэргэжлийн хүний дотор нь ажиллаж ирсэн хүний бид юу гэж харж байна? Эрдэнэт үйлдвэртэй л миний одоо амьдралын нэг 14 жил холбогдсон байдаг. Тийм, тэгээ 2 удаа худалдаа эрхэлсэн захирлаар томилогдож очиж ирсэн. Тэгэхээр 49%-ийг Монголын тал Монгол улс одоо оруулаад ирнэ гэдэг л зөв энэ өнцгөөс нь харах юм бол энэ бол зүйтэй. Яаж ч утсан зүйтэй. Тэгэхээр жил болгон ашигаасаа ингээд гадны компани буюу одоо Орсын талд тэр ашигаа өгдөг байсан тэр ашиг хуваарлт нь бол Монголын аж ахуйн нэгжил орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөсөө бол зүйтэй. Гэтэ их хурл бол нэгэн тогтоол гаргаад энэ их хурлын шийдвэрийг одоо биелүүлэх засгийн газар тодорхой үүрэг даалгаврыг өгсөн учраас засгийн газар их хурлын тогтоол шийдвэрийг биелүүлэх гэж ажиллана л да. Тэгэхээр тэр энэ их хурлын шийдвэр их хурл нэгэн шийдвэрийг гаргацсан байгаа учраас энэ шийдвэрийн дагуу засгийн газар ажиллана. Ер нь Оросууд яагаад энэ 49% гинтхэн зархаар шийдсэн болов? Магадгүй сүүлийн хэдэн жил бас Оросуудад өгөхөстө тэр ногдлашка өгөөгүйгээс болоод Оросууд энэ одоо эдийн засгийн сонирхолгүй болцсон юм уу? Эсвэл одоо юу гэдгийг Оросууд бас эсвэл хятадуудад ийм найр тавиад зориудын 49% Монголд дарчих уу гэдэг ийм бас хардлага байна л та. За энэ бол тийм биш юм аа. Тэгэхээр манай энэ Эрдэнэтийн 49%-ийг Оросууд ингэ яагаад зарцсан бэ гэхээр зэрэг яг зөв Эрдэнэт үйлдвэр бол сүүлийн одоо хэдэн жил бол зэсийн үний уналтаа шалтгаалаад ашиг ажиллаж ирсэн. Тийм учраас ногдлашка өгөө. Дээрээс нь бол 2-3 жил байна уу миний би сүүлийн онод мэдээлэл алгавал 3-4 жил ч хийж магадгүй. Ногдл ашиг ерөөсөө хуваарлаагүй. Өгөхөстөө ногдл ашиг Оросууд өгч чадахгүйсэн. За дээрээс нь тэр Just компанитай холбоотой Лондон гэр битэн шүгэний маргаан байдаг. Тийм. Эндээс манай Монголын тал буюу Эрдэнэт үйлдвэр бараг 100 гаруй сая долларыг одоо Стандарт банкнд төлөх ийм Лондон гэр битрийн шүүхийн шийдвэр баг гарч байгаа юм шиг байна. Иймэрхүү одоо олон талын нөхцөл байдлыг судалж үзээд ерөөсөө Эрдэнэт үйлдвэрээс ойрын ирээдүйд ямар нэгэн ашиг буюу гялдах юм байх харагдахгүй юм байна гэж үүснэ яасан уу тэгээд зарсан. Тэгэхээр өнөөдөр энэ бол
Ер нь Эрдэнэ үйлдвэрийн төчөөсийн хувийг зарахын асуудал яригдахад бол Хятадууд, Казахстанууд маш их сонирхсан шүү дээ. Тий. Энэ лээ. Тэгээд Орсын тал яг нэг гэрэн заасныхаа дагуу Монголын засгийн газар тийм санал 51% эзэмшиж эхэлж Монголын талд санал тавих хэрэгтэй. Тэгээ Монголын тал бол засгийн газарлах үед мөнгө санхүүгийн хувьд боломжгүй байсан учраас л одоо хувийн хвшлийн компани хэл дэмжил тэгэл өгцөн гэж ингэж л ойлгож байгаа шүү дээ. Тэгэл хувийн хвшлийн компанийн оруулаад гэрчихсэн. Ийм очиртай л гэж ойлгож байгаа. Тэгэхээр Оросууд бол энд бол ямар нэг улс төрийн өнцгөөс хараагүй. Тэгвэл цэвэр улс төрийнхөө эдийн засгийн өнцгөөс хараад л энийг зарцсан гэж би бол миний бодлоо ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ сарын 20-ны өдөр бас Лондонгийн арбитрийн шүүх дээр бас эзэн шатны шүүх хурал болно. Энэ дээр бас одоо Монголын засгийн газраас тэр 100 гаруй сая долларыг хэмжилж авах асуудал яригдах байгаа. Магадгүй энэ шүүх хурал дээр Монголын засгийн газар ялагдах юм бол энэ хэмжээний төлбөрт орно. Тэгэхээр энэ төлбөрийг төлөх боломж хэрэг байна уу? Ойр үед бас энэ 580 сая долларыг төлнө гэж байгаа. Дээрээс нь одоо ингээд Эрдэнэ төлбөрийн 51%-тэй холбоотой энэ 100 сая доллар гараад ирэхээр одоо яах вэ? Засгийн газар тэр нэлээд хүндрэл үүсэх баг та. Тийм яг одоо ингээд 3 сарын 21-нд төлөх ёстой энэ 580 сая долларын өр байна л да. Зээл. Энэ улсын газар л ингээд үндсэндээ шийдтсэн. Шийдтсэн байгаа. За тэгээ мэдээж яриг 100 итэл 1 сая доллар ч гэсэн энэ хүндэрсэн төсөвтөл дарамтлуулна шүү дээ. Тэгээд энэ Лондон арбитрийн шүүгч хүн яаж гарах юм бэ? Тэгвэл миний ойлгож байгаагаар Лондонгийн энэ арбитрийн шүүхээс ч гэсэн одыг одоо энэ Эрдэнэ төлөвлөлд ажиллаж ирсэнтэй холбоотойгоор ус надаас чинь мэдүүлэг авсан шүү дээ. Аа за. Тий. Гэтэ яг энэ сонгуулиос өмнө болсон үйл явдал энэ чинь олон жил явж байгаа юм уу? Зүгээр энэ хариуцлагатай хэлэхэд л энд манай Эрдэнэ төлөвлөрийн захирлаар ажиллаж байсан ган зэрэг. За Эрдэнэ төлөвлөрийн одоо зөвлөлийн Монголын хэсгийн дарга суугаар эднэр бол тэр Жастин Батхүү дэмжиж гараа өсгөл зураагүй юм байх. За энийг бол би бол мэдчих зүгээр. Тэр ган зэрэг захирлын гар үсэг цугуурын гар үсэг дээр бол зэнд хуурамч юм байх. Оо за. Тийм баг. Тэгэхээр хамгийн гол нь Батхүү бол зээл авахта хуурамч шиг баримт бүрдүүлж одоо Эрдэнэтийн 51%-ийг барьцаан тавьсан гэсэн үг үү? Гэхдээ ямар ч байсан нэг засгийн газар бол тухайн үед мэдчихсэн гэсэн үг үү? Мэдээгүйсэн гэсэн үг үү? Энд бол засгийн газар мэдээгүй. Мэдэх шаардлага байхгүй. Хүсэл тавь байхгүй юм чинь. За. Тийм учраас ган зэрэг захирал тийм эрх мэдэлж байхгүй. Тэгэхээр ган зэрэг захирал энд гар үсрэх ямар ч үндэс байхгүй байхгүй. Тэр бол зөвхөн хуурамч. Суур дараа бол мөн ялгаа байхгүй. Өөрөө хэдийгээр Монгол зөвлөлийн Монголын хэсгийн даргач гисэн. Тэрэн дээр өөрөө толгой мэдэж тийм 100 гаруй сая долларын баталгаа гаргах баримтчин дээр орсон гэж байхгүй. Тэгэхээр Монголын засгийн газар бас хариуцлагчаар татагдах үндэслэл бас байгаль байгаа юм байна тийм үү? Тийм. Тэгэхээр миний сонсноор бол тэр нь бол хуурамч байна гэдгийг би тогтооцсон гэж ойлгосон. Яг нь зүгээр ямар үндэслэлээр одоо энийг Эрдэнэ төлөвлөрийг буруутгаад энэ 100 сая долларын асуудал одоо төлөвлөх гэдэг юм бэ гэдэг ийм асуудал анхааралтай байгаа юм л да. Тэгэхээр зэрэг яг Эрдэнэ төлөвлөр бол энэ үн дээр энэ хуурамч бичиг баримт гаргасныг бол мдээгүй Эрдэнэ төлөвлөрөөр. Та жишээлбэл мэдчихсэн үү? Та тухайн үед чинь одоо орлогч захирал байсан уу? Тэгс. Тухайн үед бол одоо 51% явж байгааг бол өөрөө мдээгүй байсан гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэс хинч мдээгүй шүү дээ. Аа. Мэдэх юм бол Эрдэнэ таслан зогсон шүү дээ. Эрдэнэ төлөвлөрөөс ямар ч гэсэн одоо 51% барьцаан тавих гэсэн юм аа гэд танаа үйлдвэрт хандаг юм байна тийм үү? Хандаа тэр зөвшөөрөх ойлгомжтой байхгүй. Аа. Тэгээ яг зүгээр Эрдэнэ төлөвлөлтөр бол тэр Just компанид ч нэг эхлээд нэг 10 сая долларын баталгаа гаргаж өгчсэн бол үнэ. За. 10 сая долларын баталгаа гаргаж өгөөд 10 сая доллар Just компани ч аваад тэрийг эргүүлээд буцаад төлсөн. Нэг ийм л процедур бол яг ном журмаараа явсан. Тэрнээс хойш бол тэгээд тэр 100 сая долларын тэр баталгаа бол энд бол Эрдэнэ төлөвлөр ямар ч юм авахгүй. Тэгэхээр дээгүүрээ магадгүй засгийн газрын төвшөнд улс төрийн томоохон нөлөө бүхий албан тушаалтнуудын нөлөө орсон гэж үгүй хардаад байна л да. Тийм боломж байхгүй. Тэгэхээр баяр даргын найзын хувьд Батхүү бол ийм одоо боломжоо ашигласан гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ баяр дараа тухайд ерөнхий сайд байсан байж болно. Ганц зэрэг захирал ч юм уу эсвэл сугар дараад үүрэг өгсөн байж болно. Жишээлбэл. Тэгээд нөгөө чинь хэрэгжүүлж чадахгүй болохгүй шүү дээ. Тэр чинь дөрмээрээ одоо ганц зэрэг захирлыг өөрийнх нь эрх мэдлийн төвшин гэж байж байна. За зөвлөлийн төвшин, шийдвэрийн төвшин гэж байна.
Хэрэг 100 сая доллар гэмэл Оросын талд зөвшөлдөхгүйгээр сугар дээр ганцаараа гар өсөх тийм боломж байхгүй. Энэ бүхэн чинь заавал уялдаатай байхгүй юу? Тэгэхээр зүгээр нэг ерөнхий сайд нэг өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтан үүрэг өгснөөр тэр нь шууд ингэж хэрэгж явчихдаг бол байх. Тэгэхээр энэ эрдэнэтийг тойрсон асуудал нөгөө л нэг шахааны бизнестэй холбоотой гэдэг асуудал бас яригддаг л та. Тэгэхээр улс төрчид нөлөө бүхий албан тушаалтнууд ялангуяа эрх хэрэгчид одоо энэ эрдэнэт үйлдвэртүүд зах зээлийн үнээс 3-аас 10 дахин өндөр үнээр одоо ингэж бараа бүтээгдэхүүн шахдаг гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр энийг та бас ялангуяа худалдаа эрхэлсэн захирлын хувьд мэдчихлээ байх та. За яг эрдэнэт үйлдвэр бол нэг тийм яг технологийн материал гэж ярих юм бол жилд нэг 10 сая долларын технологийн материал импортоор авдаг. За ер нь бол машин тоногдох хөрөм сэлбэг хэрэгслий дээр гэдэг бас баггүй юм аавна л та. Нэг аягийг одоо жишээлбэл 3-4 сая төгрөгөөр авсан гэдэг асуудал ч яригддаг. Тэгээ нэг эмнэлгийн тоногдох хөрөмжийг баг одоо Монголд байгаа зах зээлийн үнээс баг 5-аас 10 дахин өндөр үнээр авсан байна гэдэг ийм баримтууд бас гарч ирээд байгаа юм л та. Энэ дээр ер нь тэр үйлдвэрийн захиргаа зөвшөөрөөд энэ дээр гар үсэх зурдаг юм уу? Жишээлбэл энд оролцдог уу? Тийм. Тэгэхээр хэрэг бүр тийм улаан цайн тийм өндөр үнэтэй юм ингээд шахацсан байх юм бол тэр чинь энэ хууль хяналтын байгууллага чинь зүгээр ингэ байгаад байхгүй шүү дээ. Тэр чинь шалгана. Тухайлбал би ажиллаа өгчөөд энэ авилгатай тэмцэх газар чинь бүтэн 9 сар би шалгуулж байсан юм шүү дээ. Оо за. Тийм бүтэн 9 сар. Тэгэхээр энэ материалуудыг гаргаж ирээд танаас асуужсэн уу ер нь? Одоо энэ ямар чигтэй, энэ ямар чигтэй гэдэг. Тэгэл дараад нэг үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй л гэжсэн байхгүй юу. Тэгэхээр одоо би зөв ганцхан жишээ хэлдэг. Гам бөмбөл гэдэг чинь. За тийм. Гам бөмбөлийг өнөөдөр 1 тонн нь $500 зарна гэсэн гам бөмбөлийг бас байж байгаа. За. $800 зарна гэсэн гам бөмбөлийг байж байгаа. Одоо 800 гэхэж сүүлд 950 болсон л д. Чи баг 2 дахин үнэтэй аваад. Тийм бэ. Тэгэхэд эрдэнэ 950 авдаг гэсэн. За. 500 авдаг байсан. Яагаад? За тэгээ хамгийн гол нь энэ л баг. Тэг хүмүүс ингээд харьцуулаад 500-аар авч болох юм яагаад ингэ 950-аар эрдэнэт аваад байгаа юм бэ гэдэг ийм л хардлага үүсээд байгаа байхгүй юу? За чанарын ялгаа байна гэж хэлдэг. За $500 үнэтэй гам бөмбөлгийг аваад нэг терм дотор хийчлээ. За тэр терм чинь ингээ эргээд нөгөө уул нь гам бөмбөлөг гэдэг маань л тэр чулуугийн чинь 3 хэсэг нь унтглах хэвээр ийм үүрэгтэй л идчүүд. За тэгэхэд хэсэг хугацааны дараа эргүүлээд онгойлгосоо нөгөө чулуунууд нь хэвээрээ гам бөмбөлөг чи өөрөө байхгүй болчихсон байдаг. Өөрөө гурд болчихсон. За нөгөө $500 чинь гам бөмбөлөг тийм л байгаа байхгүй юу? Ийм ээг бол хүмүүс ойлгохгүй. Гэхдээ та миний асуултанд шууд хариулахгүй юм л да. Юу гэхээр улс төрчдийн нөлөө одоо юу гэдэг энийг заавал тэдэн төгрөгөөр ав гэсэн юм шахал дарамт ирдэг юм шиг үстэй. Тэгээд хэрэг тэдний дарамтанд хэлснээр нь дарамтанд нь ороод гэрээг нэг хийгээд байх юм бол сүүлд хариуцлага тэр шахсан улс төрч хүлээхгүй гэрээнд гар өсдөрсөн албан тушаалтангууд хүлээн шүү дээ. Хүний өмнөөш орон дараач байхгүй шүү дээ. А зөв гуйл бол байхыг л үгүйсэхгүй. Гуйна. Үнэн шүү дээ. Одоо энэ гişүүд дотор ч бас тиймэрхүү гуйлттай хүмүүс байж л байгаа да тийм. Байсан. За. Тухайн үед. Би өнөөдрийг л мэдэхгүй шүү дээ. За намайг ажиллаж байгаа үед л тэгэл одоо та нарын одоо хэлэх дуртай тэр олны танил. Сая дараа нарч гэдэг юм уу? Гişүүдч гэдэг юм уу? Тийм гуйлгууд л байна. Бүх намаас. Тэ бод бүх намаас л байна шүү дээ. Гуй шүү дээ. Боломжтойг нь бол дэмжинэ. Гэхдээ хүснээр нь нөгөө одоо хамаагүй тэнгэр тулсан үнээр нь авна гэж хэлж тийм байхгүй. Энд чинь Орос Монголын хамтарсан үйлдвэр. Шалгалт хийнэ гэдэг маань Оросууд одоо шалгалтын эрозионы комисс гэж ирнэ. За. Манайхаас ирнэ. Хамтраад тэр чинь шалгана шүү дээ. Оросууд одоо энэ шахааны бизнестэй нэр та нар одоо болооч бидэнд ногдлаш өгөхгүй мөртлөө ингээд ийм өндөр юм аваадах ингэж тэмшүүмжилж исэн тохиол байгаа зү. Яг тэр нэгэнт шалгалт хийж байгаа юм чинь тэр чинь бас тэдний одоо дүгнэлтэнд актанд иймэрхүү одоо асуудлууд бол тусгагдана л. Энэ үний одоо тэдний авч боломжтой байсан юм уу үгүй мүү гэдэг. Би яг эрдэнэ төлөөр нэг ийм нэг зовлон байсан. Өнөөдөр шууд мөнгө төлөөд авч ивэл үннийг өөр. Зээлэр хүртэл авч эрдэнэ төлтөр чинь. Зээлэр мөнгө байхгүй. Өнөөдөр зээлж байгаа юм чинь тэр хүн чинь буйны байгуулга биш. Нэгэн зээлж байгаа юм бол бас тэр чинь тодорхой үнэ өсгөн шүү дээ.
Тэр гэрэн дээр маш тодорхой байдаг байхгүй. Тэгэхээр Оросууд одоо та нарын 49% худалдаж аваач гэдгийг санал тавихгүйд манай засгийн газар бол мөнгө байхгүй гэж сууж исэн гэж байгаа юм л да. Тэр ер нь зүгээр тухайн үед үнэхээр мөнгө байхгүй байсан уу эсвэл ямар нэгэн улс төрийн одоо шалтгаан байсан уу та юу гэж хардаг вэ? Тэгээд нөгөө талаар бас худалдаа хөгжлийн банкнаас тухайн үеийн засгийн газар 500 сая одоо доллар зээлж аваад одоо төсөвч гэдэг юм уу бусад юм зарцуулаад эргүүлээд мөнгө төлж чадахгүй болохоор Эрдэнэтийн 49%-ийг оронд нь өгсөн гэдэг бас ийм яриа гардаг юм. Яг тухайн үед яг тийшээ сонгуулийн өмнө л болсон үйл явдал шүү дээ. Сонгуулийн өмнө болсон. Тэгэхэд бид сонгуулийн дараа засаг авахад бид нэр ингээд сан хөмөргөө ингээд гаргаад үнэхээр одоо хоосон байсан байхгүй юу? Үнэхээр одоо боломж байхгүй. Тэр 400 сая доллараар Эрдэнэтийн 49%-ийг төр авах ямар ч боломж байхгүйсэн. Тийм учраас бол тухайн үеийн засгийн газар мөнгө байхгүй байсан учраас хувийн хвшигт дэмжсэн л үнэн. Тийм учраас бол энийг бол одоо нэгэнд Орсын талтай яриад энэ үнийн тохироод ингээд аваад ирсэн бол сайн хэрэг байна гэж би бол ингэж үзэж байгаа. Гэтэ энэ хүмүүс нэг юм ярихгүй байна. 400 сая төгрөгөөр Эрдэнэт, Монгол, Орос цветмет энэ хоёрыг авсан нь үнэтэй юм уу, хямдах юм уу гэдгээс бид бодох хэрэгтэй байна. Харин тий. Зах зээлийн үнэ байж чадчихна уу юу? 49%-ийг бол арай л үнэтэй авцсан уу гэдэг бас асуудал яригадаад байгаа л та. Ийм бүр хит хямдах авсан. За. Бүр хит хямдах. Маш хямдах авсан. Эрдэнэт үйлдвэр бол дахиад одоо ийм хүчин чадлаар бол дахиад 30 жил ажиллах ийм л нөхцөлтэй ийм л орд шүү. Энэ дээр Монгол Орос цветметийн мэдэлд байгаа лицензүүд байна. Тэр лицензүүд нь ямар үнэтэй? Жишээлбэл. Ингээд бодох юм бол энэ 400 сая доллар бол маш хямдхан. Маш хямдхан болсон. Тэгээ ер нь бол тухайн засгийн газарт мөнгө байхгүй байсан учраас ийм хямдхан авах боломж гарч ирсэн болов уу гэж хараад байна тийм үү? Гэхдээ энэ үнийн энэ хилцлийг бол засгийн газар хийгээгүй. Хувийн хвшлийг хийсэн. Тэд нэр л одоо мэдээж тактика боловсруулна шүү дээ. Хилцээрд орохын тулд заавал тактик боловсруулдаг. Тэр тактикийг яаж боловсруулсан шалтгаална. Танд бас хувийн одоо бизнес байдаг л байхдаа өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд нэлээд бас томоохон албан тушаалуудыг хашиж ирсэн байна л та. Таны намтраас харахад бол одоо Эрдэнэт үйлдвэрт бол 10-аад жил одоо удирдах албан тушаал хашсан байна. За мэргэжлийн хяналтын бас дэд дарга байсан байна. Одоо Монголын төмөр зам компани гүйцэтгэх захирал байсан байна гэдэг томоохон албан тушаалуудыг хашиж ирсэн хүний хувьд мэдээж бас хувийн бизнестэй л байсан байж таараа тийм үү? Аль чиглэлээр таны бизнес гэдэг вэ? Тэгээ хувийн бизнес байна байлгүй яах вэ? Тэгээ хамгийн том бизнесийг бол би одоо Тэнжин тогтод хийсэн шүү дээ. За. Далайн бомбыг ашиглаад ерөнхийдөө худалдааны бизнес хийсэн байх гэж ойлголоо. Яг тэр боломжийг ашиглаад гэх юм уу. Тэр үед тэр Гонконгийн нэг танил хүн маань хаягдл төмөрх сонирхгүй юу. Тэр би чинь 96 онд анх Тэнжин тамилгдаж очижсэн юм байх. Тэр үед л Оросд бол бас юм их замбрааг хөнгө божигнох чөлөөтэй гэх юм тийм үү байсан байхгүй юу. Тэгээ Орос руу ирсэн. Тэгсэн Украинд нэг ус онгоц. Цэрэг ус онгоц агталцсан. За. Байна гэд. Тэгээ цэргийн агталцсан ус онгоцыг тохойн тэр Украины генералтай яриад л. Тэр Гонконгийн хүнд дуушлаад өгсөн. Тэгээ нэг ус онгоц, цэргийн ус онгоц дээр нь онгоц монгоц буудаг гэж бодлоо. Тэр хідэн тоон байх уу? Тийм бэ. Хэдэн мянган тонн байх вэ? Зүгээр нэг 2-3 вагон 60 юм уу 120 180 тонн төмөр биш байхгүй тэр чинь. Тэгэхээр боломжийн ашигтай бизнес эхэлсэн байна тийм үү? Тэгээд л эхэлжсэн тийм. Тэгэхээр ер нь өнгөрсөн та тэгэхээр чинь 20 жил одоо энэ бизнесээ үргэлжлүүлж байна гэж болох уу? Ер нь хэр зэрэг үргэлжлүүлж тэр жил бол тэр чинь тэгээд зогссон шүү дээ. За. Хизээ зогссон. Яасан алдагдaltaа юм уу? Алдагдчих тэгэл нөгөө бид чинь Тэнжинд 2 жил хагслуулсан. За. Тэгээд дараад нь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газрын дараагаар Бээжинд 6 жил болсон. Тэгээд нөгөө чиглэлээд аваад тийм өөрчлөлтөд зогссон харьцааг болчихж байгаа юм чинь. Өөрөөр тэр бизнест оролцох боломжгүй болчихж байгаа юм чинь. Яг өнөөдрийн хувьд бол тэгээд манай гэр бүлийн хүн бол эмч хүн. Тэгээд хожирт оршинсаа үед л гээд 5 хүн мэдэн шүү дээ. Тэгээд энэ 30% манай
гэр бүлийн нэр дээр байдаг. За тэгээ нэг жацарга нь одоо бас найз нөхдөдтэй нийлээд тарьдаг. Мөн зөгийг үржүүлдэг. Тиймэрхүү бизнес байна да. Тэгэхээр та ч бас миний сонирсноор бол 3 мэрэгчлэлтэй гэж сонссон юм байна. Хятад хэлний орчуулагч, дээрэс нь бизнесийн удирдлагын чиглэлээр тэгээд одоо тээврийн эдийн засаг гэсэн ийм 3 янзын мэрэгчлэлтэй гэж сонссон. Тэгэхээр яагаад ийм 3 мэрэгчлийг зэрэг эзэмшихэд хүрвэ? Танд ямар нэгэн байдлаар шалтгаан байсан байх та тийм? Үгүй ийм учиртай. 3 биш л дээ. За. Би яг өөрөө бол тээврийн инженер эдийн засагч юм. За. Тэгээд яг сүүлд нэг хэсэг чинь хүмүүс англи хэлээр нэг хошуурлаа штэ. Тэгсэн. За тэр үед бол их сургуулийн англи хэлний нөгөө орой ангид бүртгүүлдэг байхгүй юу? За. Тэгээ бүртгүүлчихлээ. Тэгээ хавь нэг намар ингээд урах цураалт үеч бас ингээд томилтоор ийш тийш ингээд явдаг. Тэгээ яваад түрээд ирсэн чинь нөгөө хичээлээ сар гарan тасалчихлаарсан зэрэг намайг хасчихсан. За мөнгөийг л байгуулга шилжүүлсэн байж байдаг. За. Тэгээд хятадны ингээд орж ирсэн. Тэгээ ороод дэрэг төгсөж ирсэн. Тэгээ сүүлдээ бол тээвэр логистикийн чиглэлээр нэлээд ажилласан. Тэгэхээр ер нь зүгээр одоо сайд болоод бас нэлээд ачаалттай ажиллаж байгаа ах юм гэр бүлдээ цаг зарцуулж чадчихна та. За ер нь бол мууштай би. Миний одоо харах бүхэл асуудлыг хинэр манд хариуцаад явдаг. Тэгээ 3 хүүхэдтэй. Хүүхдүүд маань ингээд тусдаа гарцсан. Тэгээ хинэр бид хоёрхнаа байдаг. Тэгээ хамгийн гол нь сайд болно гэдэг маань бол яг ажлын хөдөлмөрийнхээ хуулиар 8 цагт ажиллаа багтаагаад ажиллах юм боломж байхгүй. За. За өглөө бол 8 цагт ажил дээр ирдэг бол тэгэл орой энэ 11 хүрэндээ тэгж л ажиллаж байна. Хүүхдүүд тань ер нь тантай адилхан мэрэгчлэлтэй хүн байгаа юу? Ер нь өөр мэрэгчлэлтэй юу? Мэрэгчлээ сонгоход та ер нь дэмжсэн үү? Нөлөөлсөн үү? За ер нь үндсэндээ 3 хүүхэд маань гурвал яг эдийн засгийн чиглэлээр ажиллаж байна. За. Хөрөнгийн бирж, хувьцаа дээр тоглолт хийх ч гэдэг юм, санхүүгийн тоглолт хийх, хөрөнгө босгох. Энэ чиглэлээр бол хүүхдүүдээ маш их шахаж энэ чиглэлээр ажиллаулдаг шүү дээ. Тэг манай том хүү бол одоо яг энэ дэгээр дагнаад их олон жил ажиллаж байна. Хөрөнгө босгож байна. Манай ах хүмүүс мөн ялгаа байхгүй. Яг бизнес удирдлагаар ажиллаж байгаа. Ховын компанитай гэсэн үг. Одоо манай охин бол одоо нөхөр нь Америкт мастер хамгаалах гад сурж байгаа. Тэгээ нөхөртэйгээ Америк явцсан байж байгаа. Тэнд байж байгаа одоо бол. Одоо бол тэндээ зүгээр нэг бизнесийн ном орчуулад тийм номон дээр сууж байгаа юм байлээ. Араа ажил хийгээгүй. За баг хүү маань бол ховын бизнес хийгээд байж байна. Мөн эдийн засгийн чиглэлээр сургалт өгсөн. Ховын бизнес гэхээр одоо гэр бүлийн танд бизнестэй тусалж гэнэ үү эсвэл тусдаа өөрөө бизнес хийж байгаа юм болов уу? Тийм хүүхдүүд одоо тусдал надаас одоо бол нэг шалтгааллахгүй юм шүү дээ. Би нэг чиглүүлээд орхицсан. Тэгээд тэрийгээ дагаад зөвлөгөөч авахгүй өөрсдөө ингээл зүтгэл байна. Та яа би нэг өөр хамрын татаж хангааж яаж нээж юу хийж гэх нэг асуун тэгэл. Үндсэн дээр надаас л ямар ч хамаарал байхгүй. Өөр болоод ер нь тийм би бас эдийн засгийн хүндрэлтэй үед бас мэдээж бас нэг хөрөнгө санхүүгийн одоо асуудал тулгарчил байгаа бах. Тэгэхээр та бас магадгүй сайд гэдэг юм уу аав хүний хувьд мэдээж туслах шаардлага гардаг бах. Тэгэхээр яах вэ? Та ер нь тусалж чадчихна уу? Танаас ер нь дэмжлэг хэр авч байна? Дэмжлэг л багтаа байхгүй. Тэгээ энэ манай хүүхдүүд чинь одоо яг юу гэж хэлж байгаа нөхлөө зэрэг баг сайд ус нэг дэмий байна гэж яриад байгаа юм. За, яаж байгаа? Өөрөөр хэлэх юм бол нөгөө тэдэнд тавьдаг бас нэг урд өмнө бас асуугаад өө яаж нээж нээдэргээд ингэдэг байсан бол одоо бол ямар хавцааг болчихж байгаа юм чинь. Тэгээд тэдэнд би олдохгүй. Надад залгах нь би уцаа авах завгүй байгаа юм чинь. Тэгээд гэр оронд бол бид 10 цаг тарьж байгаа юм чинь манай хүүхдүүд чинь 10 цаг хүртэл надтай уулзахад ингэ байхгүй. Хаян хагасаа бүтэн зэнд нэг алдаг оног уулзсан. Та өвөө болж чад амжсан уу? Амжцаа. Хэдэн ачцээ дээ? Би 2 ачтай, ач охин ач. Охин хүү хоёртай байгаа. Тэгэхээр ач нартай уулзах зав гаргаж амжиж гинөө. За энэ хамгийн гол чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ одоо хүн чинь ингээд ач зээдээ бол өөрийнхөө төрсөн хүүхдээс илүү хайртай байдаг гэдэг. Тэгээ одоо мэдээж хаяны амралтын үед нэг ирнэ. Тэр үед нэг жоохон тэтгтэй бужигнанда. Ер нь зөвхөн хүнийг бас сайн сайхан явахад бас айл гэрийн бас эхнэр хүн бас их нөлөөтэй байдаг. Тэгэхээр амжилттай яваа эр хүний ард түүнээс илүү ухаалаг
эмэгтэй хүн байдаг гэж ярьдаг. Тэглгүй хаваа мэдээж яриг. Ер чинь одоо их нэрийнхээ одоо хүчинд л угс өнгөтэй өттэй явна. Одоо миний яг үнийг хэлэхэд бол энэ 3 хүүхдийн хүмүүжил хичээл номнод анхаарч исэн. Тэгээд өдөө зэрэгтэй ингэ явж байгаа. Тэгээд дээрээс нь миний өнөөдөр бас өдөө зэрэгтэй явж байгаа юм бол ялтчгүй ар гэр ихнэр хүний л одоо хайр халамжлал гол одоо өөр оролтой байгаа шүү дээ. Та эхнэрээ хаана анх яаж олж харсан бэ? Эхнэр үедээ чинь 1-ээс 10 дугаар ангид хүртэл явсан. Өө за 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Тийм мэдээж энэ 10 жилийн 24 дугаар дан сурвалт гэсэн байхгүй юу? Тэгээд 1-р ангид л анх олж харсан та. За тэгээд 10 жил үерхсэн гэсэн үг үү? Эсвэл төгсөөд та одоо 1-ээс 10 хүртэл би тэр цуг нэг анги сурсан. за Тэгээ би 10 төгсөөд энэ политехникийн дээд сургуулийн тээврийн инженер эдийн засгийн ангид орсон. Эхнэр маань бол ангаахын дээдэд орсон. Тэгэл оюутан болоод л тэгэл үнцэндээ үерхэж эхэлсэн тий. өө за 10 жилдээ үерхээгүй их сургуульд ороод үерхэж эхэлсэн гэсэн үг Тий. үү? Өө за тэгэхээр 10 жилдээ хүмүүжлтэй байлж тий тэр чинь. тэгэхээр та дотроо бол сэтгэлээ ичилж амжихгүй яваад исэн гэсэн үг үү? Эсвэл одоо төгсөн хоног гинт одоо хоорсон юм уу? Тэгээ төгсөөл тэгэл одоо янз бүрийн бодож эхэлсэн байлгүй. За. Тэгэл их нэртэйгээ чинь 4-р курсээс суусан шүү дээ. Оюутан байхад. Тэгээ суужсэн. Та ер нь аав ээжээс хэдүүлээвэ? Аав ээжтэй нь ер нь ямар хүмүүс байсан? Тийм би жад эцэгээс тавуулаа. Дээрээ 3 ихчтэй. Доороо 1 дүүтэй. Тэгээд Том хүү юм бэ? Айлын том хүү юм бэ? Айлын бол том хүү тийм. Дээрээ 3 ихчтэй манай 3 ихч бол тэгэл том ихч маань бол насаараа одоо яг сүлжүүлэг өлтөд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. За 2 ихч маань бол багш усууд. За дүү маань бол цэргийн албаагаа тэгээд цэргийн шүүхт ажиллаж байгаа. Одоо тэгээд хожир даршин совлын дэд захирлаар ажиллаж байгаа. Ийм усуд байдаг. Хүүн бас ингээд томоохон албан тушаалуудад ингээд одоо сонгогдож ажиллаад байгахаар хүүхд одоо аав ээжтэй нь бас бахархдаг байх та. Тэгэхээр манай 2 хөгшин маань бол борхон болоод их удаж л да. За. Аав ээж хоёул бол их ойрхон өнгөрчихсөн. Харамсалтай нэр бол одоо хараагүй байгаа л да. Эрдэнэ төлөвлөлт байх юм тань мэдхүү. Мэдхгүй. Ерөөсөө л үндсэндээ оюутан байхад шахуу өнгөрсөн шүү дээ. Их олон жил болж байна. Тийм. Ер нь бол хоёулаа л өвчнөр өнгөрсөн. Гэтэ мэдээж хэрэг эцэг ч гэсэн тэгэл тэнгэр дээрээс хүүхдүүдэд хараад тэгэл бас чиглүүлж яддаг гэж боддог юм шүү дээ би чинь. Ер нь зүгээр хэр зэрэг одоо хатуу чанга өсгсөн бэ? Ер нь эсвэл та их хүүхэд байсан уу? Би ер нь их дураараа хүүхэд байсан шүү дээ. Тийм үү? Маш дураараа. Маш сахилга хүүхэд байсан. Баглаа бол маш сахилгагүй. За, аавын суран бүсний хамт үзсэн үү? Үзэндээ үзлэг байх. Үзэндээ үз. 3 ихч нэрээ 3 ихч их шоглоно. Түүхээ шоглоод. Ер нь л их тусгай хүн лээс шийж одоо их сахилгагүй. Тийм их дэггүй. Тийм л өссөндөө. Тэгээд сургуульд ороод их хүмүүжсэн би чинь. Их томоотой болсон гэхүүт. Юу хийдэг хүмүүсээс аав штэ? Манай аав бол насаараа нийт аж ахуйн үйлчлэгээний яамд үйлчлэгээний одоо барилгын интерестэй ажиллаж исэн. Ээж маань бол одоо их нялхсан тийм хуучин хүүхдийн байлны эзэгч байсан. Тэнд юм найруулагч байсан. Ийм усуд байсан. Та ер нь одоо чөлөө цагаа ер нь яаж өнгөрөөдөг вэ? Хүн болгонд өөр ингэсэн нэг нуугдмал авьяас ч гэдэг юм уу? Хобби сонирхол байдаг шүү дээ, тий. Тийм за би бол одоо уул нь бол чөлөө цагаараа хожинд ангөрөө загс жарахаа гэж явдаг байлаа шүү дээ. Эрдэнэт байх ч одоо Оросууд ч нь бол чөлөө цагийг маш одоо боловсон өнгөрөн шүү дээ. Ер нь хагасаа бүтэнсэн ер нь манай эрдэнэт тэр чигээрээ тэг Оросуудын нийлээ байгаа байхгүй юу? Гэртээ сууна гэж байна. Гэртээ сууна гэж өстой байхгүй. 5 өдөр ажил тархах юм бол тэгэл 100 бол тэгэл гол эрэг бараадаад эсвэл эрдэнэт чинь хойноо
нэг сэлэнг амралтын бааз байдаг. Тэнд очиж сайхан мах зах шараад. Тэгэл эрүүл агаарт. Тэгэл голын ирэг дээр ДГМ-гээ шиднэ. За үл чалгаа байхгүй юм цан чаргаар гуулгана. Ийм. Эрдэнэт чинь цаны бааз анхны цаны бааз байгуулж ирсэн шүү дээ. Анхны гэдэг юу гэсэн үг вэ? Тэр нөгөө уулын цанааг дээш нь гэж чирж гаргадаг тийм нэг тороосон зам. Тийм. Тийм юм чинь анх Эрдэнэтэд байгуулж ирсэн байхгүй юу? Тэгээд их хурлын гишүүд эдгээр чинь одоо манай ерөнхийлөгч жир ажиллаж байсан инквайр дарга эдгээр ч очиж гулгадаг. Улаан сайд бол гайхалтай гулгадаг. Тийм үү? Тийм одоо мөн хөргөл цаанаар уу? Тийм уулын цаанаар. Бас гайхамшигтай гулгадаг. За. Тэгээд тэгж гулгаж бид нэр одоо сурж исэн. Та бол уулын цаанаар бас гайгүй гулгачт юм байна. Энэ гайгүй гулгана. Тийм одоо би одоо энэ жил одоо өнд очиж чадсангүй л дээ энэ. Би тэр ски resort чинь би очимаа гулгадаг гэсэн. Хамгийн өндөр дээрээс чинь хоригдсан байхад би буудаг гэсэн байхгүй юу? За. Тэр чинь одоо зүүн талаар нь одоо хавар одоо тэрийг бити яваарай гэл нөгөө доор нөгөө ажилтнууд анхааруулад идэг бид одоо тэндээс л буудаг. За. Уулын цан чи ер нь тэгээд нас хамаарахгүй. Ер нь гол нь одоо эвдүү туршлага. Нас хамааралгүй хамаарч. Гэхдээ би одоо өөртөө ихтэй байгаа юм билгүй тэндээс л одоо буух дуртай буугаад идэг шүү дээ. Одоо ч гэсэн цаг цав гарвал Sky Resort руу явчихад байдаг. Энэ боломж байвал явъя гэж боддог. Тэгээд ерөөсөө би энэ жил бол ерөөсөө нэг ч удаа очиж чадсангүй. За. Тэгээд бус үед л одоо нэг бильярд юм теннис тоглох. Иймэрхүү маягаар цаг өнгөрөх юм да тэгэл. Өнгөрөө гэж нэг явдаг уу. Тэгэхээр одоо хаврын чуулга эхлэхээс өмнө наан нь одоо ээлж тус чуулган зарлах уугүй юу гэдэг асуудал яригдчихэв л та. Тэгэхээр тас намын гишүүний хувьд юу нэг тал ямар мэдээлэлтэй байна? Энэ оны төсвийг тодтогох шаардлага байгаа юугүй юу гэдэг асуудал бас давхар яригдчихэж байгаа. Яг одоохондоо бол төсвийн тодтогдлыг бол тасан газар хилцээг байна. Тэгээд тасан газар хилцээд их хурл өргөн барьж ижил ээж бас хуралдан шүү дээ. Олон улсын валютын сантай бол манай засгийн газар хилцээрүүд явж байна шүү дээ. Нэгцэн байдлаар тохироогүй. Бид нар мэдээж тавьж байгаа бүх шаардлага нь бол 100% хүлээж авах ямар ч боломж байхгүй. Тэрийг ярилцсан. Өөрөөр хэлбэл валютын сангаас бол бас нэг 7 төрлийн татварыг нэмэх ийм бас чиглэл өгсөн гэсэн. Тэгэхээр энийг хүлээж авахд бас танай намын хувьд бас жоохон асуудал байна гэсэн үг үү? Тийм тэр 7 төрлийн татварыг хэрэг бид нар бүгдийн шууд ингэж хүлээгээд авчих юм бол бас хүндрэлүүд гарах нь бол ойлгомжтой шүү дээ. Шууд олон улсын валютын сангийн тавьж байгаа тэр хүсэл шаардлагыг бол шууд толгой дахиад хүлээж авах боломжгүй учраас бид нар бас энийг нухастай ярих хэлцгийн асуудал байгаа учраас удаахандаа бол эцэм шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Тэгэхээр валютын сангийн хөтөлбөрийг хэрвээ хүлээж авах шаардлагагүй гэж үзэх юм бол одоо гаднаас л мөнгө босгох одоо эсвэл одоо өөр томоохон өөр улсуудаас том зээл авах ийм л нөхцөл байдал үүснэ гэсэн үг тийм үү? Тийм. Энэ бол олон улсын валютын сангаас гадна засгийн газар чиглэлээрээ бас яамдууд өөрөөр хэлбэл бас бид нар хөрөнгө босгох талаар бүхэл сайдууд ажиллаж байна л да. Ажиллаж байна. Бас яриа хэлцүүд явагдаж байна. За ингээд бидний ярилцах цаг дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр одоо зам тээврийн хөгжлийн гэсэн энэ чухал салбарыг одоо хариуцж байгаа хүний хувьд энэ хавраас эхлээд одоо томоохон бүтээн байгуулалтууд ялангуяа энэ төмөр зам, автозам гэсэн томоохон бүтээн байгуулалтыг одоо санхүүжүүлэх юм бэлтгэл хангагдсан бүтээн байгуулалт нь эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна тийм үү. Тэгэхээр цаашдаа бас энэ та бүхний төлөвлөсөн зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг одоо санхүүжүүлэх их үзрүүдийг олоход ажилтнанд бас амжилт хүсье. За их баярлалаа. За ингээд манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар зам тээврийн хөгжлийн сайд Ганбат оролцлоо. Анхаарлаа дууссан үзэгч та бүхэнд баярлалаа.